Today I want to update the world. Приветствую всех граждан нашей великой Родины. 坚持落实发展议程。 Гол асуудал нь геополитик болцоод байгааг анзаарахгүй байж болохоогүй байна. За Улсын нэвтрүүлгийн хашин дугаараа та бүхэндээ уулзж байгаадаа баяртай байна. За бид өнөөдөр Орос улбаны улсын гадаад бодлогын талаар 3 дахь нэвтрүүлгээ авах гэж байна. За манай өмнөх 2 дугаараар бид Орос улбаны улсын Европ улс орнууд болох одоо Беларусь, Украин, Молдав, за Кавказын улсууд болох Гүрж, Азербайджан, Армян зэрэг улсуудад ямар гадаад бодлого явуулдаг талаар нэвтрүүлэг хүргэсэн байгаа. Хэрвээ үзэгч та бүхэн энэхүү 2 нэвтрүүлгийг үзэж амжаагүй бол манай вебсайт болон одоо манай Facebook хуудасаар орон үзэж болох юм байна. За өнөөдрийн энэхүү Орос улбаны улсын гадаад бодлогын талаарх 3 дахь нэвтрүүлгээрээ би Дундад Азийн, за тэр дундаа Узбекистан, Казахстан зэрэг улсуудад Орос улбаны улсын явуулж байгаа гадаад бодлогын талаар та бүхэндээ илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг зорьсон байгаа. Ингээд тухлан сууж та бүхэн нэвтрүүлгээ үзнэ үү? What you want. Дундад Азийн хэсэгт байрлах Казахстан, Узбекистан, Тажикстан, Туркменистан зэрэг улсууд нь хязгаарнаас зөвлөлт холбоот улсыг Азийн төрөмгөлөөс хамгаалах буфер улс байсаар ирсэн. За энэ тэншиний болон Алтайн өндөр их улсууд олон зуун жилийн турш Оросын нутаг дэвсгэрийг хэр мэд хамгаалсаар ирсэн. За энэ газар зүүн тогтолцоон зөвлөлт холбоот улсад хамгаалтын давуу байдал олгосоор байсан юм а. Харин зөвлөлт холбоот улс задарсны дараагаар Хятад улс энэ бүс нутаг руу цэргийн бус харин эдийн засгийн болон хөрөнгө оруулалтын зөөлөн нөлөөг ихсгэж ирсэн байгаа. За нэг үгээр бол Орос улбаны улс болон Хятадын гео улс төрийн томоохон тэмцэл энэ бүс нутагт өрнөж байна. За саяхан Хятадын тал Тажикстан улсад олон сая долларын зэр зэвсэг нийлүүлэхээ амласан байгаа. За энэ үүднээс авч үзэх юм бол НАТО-гоос гадна Хятад улс Орос улбаны улсын үндэсний аюулгүй байдал занал авчрахаар байгаа гэж үзэж байгаа. За мөн Төв Азийн энэхүү бус нутагт Афганистаны талибуудтай болон террористуудтай дайдах зорилгоор бий болгосон Америкийн эцэг улсын агаарын зэвсэг түвшин байрлаж байгаа. За Америкийн эцэг улсын цэргийн бааз болон Хятадын олон тэрбумын хөрөнгө оруулалтч энэ бус нутагт Орос улбаны улсын нөлөөллийг гүйцэтгэхгүй юм а. За уржигдөр орой Казахстаны 30 жил тасралтгүй удирдсан ерөнхийлөгч Назарбаев ажлаа өлөөлгөн өгөхөөр болсон байгаа. За ерөнхийлөгчийн ажлаа өгч байгаа боловч үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дараагаар үлдэнэ. За хамгийн сүүлд хийгдсэн үндсэн хуулийн өөрчлөлтөөр үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргын эрх мэдлийг их болгож өгсөн. За түүнд улс орны гадаад бодлого, зэвсэг түвшин болон хууль хяналтын байгууллага шинэ хуулиар ирж байгаа. Иймд Назарбаев ерөнхийлөгчийн албаа өгч байгаа боловч Казахстаны удирдагч хэвээр байх юм байгаа. За ингээд та бүхэнд Казахстан улсын талаар мэдээлэл хүргэе. Казахстан улс нь 18 сая хүн амтай бөгөөд 3.6 сая Орос гаралтай иргэд аж төрж байгаагаас олон зуун мянган иргэд удирдах болон төрийн албанд ажиллаж байгаа нь ямар ч цэргийн болон эдийн засгийн нөлөөллөөс илүүтэй юм. За мөн Казахстан улс нь далаад гарах гарцгүй тул Орос улбаны улстай хуурай замаар олон зуун мянган километр хилдэг тул импорт, экспорт 100% Орос улбаны улсаас хамааралтай Казахстаныг Орос улбаны улсын нөлөөнд байлгасаар ирсэн байдаг. За Казахстан улс нь Евразийн эдийн засгийн холбоог байгуулахад анх санаачлаг гаргаж хамгийн идэвхтэй оролцож ирсэн улсын нэг. За энэхүү холбоонд Орос улбаны улс Казахстан, Армян, Беларусь, Киргиз зэрэг улсууд багтдаг бөгөөд энэхүү холбоог 2014 онд байгуулсан байдаг. Гол зорилго нь эдийн засгийн чөлөө худалдааг хөгжүүлэх, тээврийн нэгдсэн тарифтай болох, нэгдсэн гайлын систем бий болгох, хөдөлмөрийн нэгдсэн бирж гэх мэтийг харилцан ашигтай байх замаар гишүүн орнууд эдийн засгийн өр өгөөж хүртэж байхаар байгуулсан байдаг. За энэ холбоог бий болгосноор Казахстан улс нь Орос улбаны улстай болон бусад холбооны орнуудтай хийгдэх худалдаа 8-аг өргөжүүлж харилцааг шин шатанд гаргана гэж найдаж байсан. Гэтэл Орос улбаны улстай хийгдсэн худалдаа сүүлийн 2 жилийн судалгаагаар 17.7 тэрбум Америк доллароос 9.6 тэрбум доллар болж 2 дахин багассан гэсэн дүн гарсан. Гэтэл Хятад улстай хийгдсэн худалдаа өсөж 40 тэрбум Америк долларт хүрж хөрөнгө оруулалт ихээхэн нэмэгдсээр байгаа. За мөн гадаад худалдааны тэн хагасыг Европ холбоотой хийсэн байгаа нь 2015 оны 12 дугаар сард Европ холбоо Казахстан улсуудын хооронд хийгдсэн хамтын ажиллагааны өргөтгсөн гэрээний үр дүн юм. За яг энэ үед Украин улсын асуудлаас болоод Орос улбаны улс болон Европ холбооны харьцаа муудсан үе юм байгаа. Гэтэл Казахстан улс нь Орос улбаны улсын хязгаарыг бий болгосон зах зээлийн орон зайг хумих өрсөлдөгч болж гарч ирж байгаа нь их дургүй байгаа юм а. За Казахстан улс нь 2016 оны 5 дугаар сарын 31-нд Астанагийн эдийн засгийн форум зохион байгуулсан бөгөөд тэрхүү чуулганы үеэр Хятад улсын санаачилсан торгон замын эдийн засгийн бүсийг бий болгох талаар олон улсын баг хурал болсон байдаг.
За энэхүү санаачлагыг анх Хятад улсын дарга Си Жинпин 2013 онд гаргасан бөгөөд Казахстан улсын ерөнхийлөгч Назарбаев нэн даруй дэмжих байр суурийг илэрхийлсэн бөгөөд торгоны замыг Казахстан улсын тэргүүлэх чиглэл болгох зөвлөмжийг гаргасан байдаг. За торгоны замын эдийн засгийн бүсийн бүтээн байгуулалт нь эртний үеийн торгоны замын бүсэд байгаа улс орнууд төдийгүй дэлхий бус нутгийн эдийн засгийн хөгжилд ашиг шинэ боломж авчрах болно гэж илэрхийлсэн байдаг. За торгоны замын яригдж байгаа гол чиглэл бол тээврийн асуудал байдаг бөгөөд нарийн төмөр замыг Казахстаны зүүн талын хятадын хилдэг Дасты хөртөөнөөс Казахстаны баруун хил Каспийн тэнгисийн Актау боомд хүртэл төмөр зам тавьж улмаар Азербайджан, Гүрж, Туркээр дамжин Европын холбооны улсууд руу мөн Казахстан, Туркменстан, Иран гэсэн хоёр чиглэлийн нарийн төмөр зам байгаамаа. Хэрвээ энэ төмөр замууд ашиглалтанд орчих бол Оросын холбооны улсад туйлын хүнд тусахаар байгаа. За Хятадын болон зүүн өмнөд Азийн бараа бүтээгдэхүүнүүд Европ руу далаагаар эсвэл төмөр замаар Оросын холбооны улсын газар нутгаар дамжин өнгөрдөг. Ингэхдээ Хятад улс нарийн цагиргын 1435 мм-ийн төмөр замтай бөгөөд Европын холбооны улс орнууд мөн адил 1435 мм байдаг. Харин Оросын холбооны улс олон зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан улс орнууд 1520 мм буюу өргөн цагиргатай төмөр замтай. За Монгол улс ч гэсэн өргөн цагиргын төмөр замтай. Энд дэлхий глобалчлагдаж хүн ам өсөж худалдаа 8 эксхийн хэрээр хурдан найдвартай хамгийн гол нь хямд тээврийн асуудал урган гарч ирж байгаа. За Оросын холбооны улс нь нутаг дэвсгэр ихтэй тул нарийн цагиргын төмөр замыг бий болгох нь эдийн засгийн үүднээс хамгийн хүндрэлтэй. Энд Хятадын санд болгож байгаа зам нь Оросын холбооны улсаар дайрахгүй шууд Казахстан гээд цааш явж байгаа нь Оросын холбооны улсын олон жил хэрэгжүүлж ирсэн станы орнуудыг өөрийн төмөр замаас хамааралтай байлгах стратегийн бодлого үгүй болж байгаад их асуудал дагуулж байгаа юм аа. За Оросын холбооны улс нь Казахстаныг энэхүү замыг бариулахгүй байх бүхэл арга хэрэглэж байгаа. За манайд бас яригдж байсан шиг одоо Хятадын цэргүүд төмөр замаар шууд ороод ирнэ гэсэн суртал ухуулга сайн явж байгаа бөгөөд одоо ард иргэд нь үүнээс бас болгоомжилж нэрээч одоо цэрэг танк ачсан вагон ороод ирэх гэсэн болгоомжил бий болоод байгаа. За энэ төсөл хэрэгжихэд саад болдог нэг асуудал нь Каспийн тэнгисийн статусын асуудал өдий хүртэл шийдэгдээгүй байгаамаа. За жил болгон бараг болдог Каспийн тэнгисийн улс орнуудын уулзалт болдогч ямар ч шийдэлт хүрдэггүй. За нэг үгээр бол Оросын холбооны улс нь Каспийн асуудлыг одоо гартаа барьчаад тавьдгүй гэсэн үг юм байхамаа. За статус гэдэг нь Каспийг одоо далаа гэж үзэх үү эсвэл нуур гэж үзэх үү гэдгийг хэлээд байгаа юм. За хэрвээ далаа гэж үзэх юм бол 1982 оны нэгдсэн үндэсний байгууллагаар баталгаажсан олон улсын далайн эрх зүйн хуулиар зохицуулагдах хуультай. За далайн эргийн улс орнуудын хөлийг одоо далайн 12 мильд багтаж тогтоох ба тэрхүү шугам нь улсын далайн хил болно гэж заасан байдаг. За түүний хэвлий болон газар доорх баялаг нь эргийн улсын бүр эрхт хамаарна гэсэн байдаг. Харин 12 милээс цааш хэсэх нь олон улсын далайн хэсэг гэх бөгөөд бүх улс орны хөлөг онгоц чөлөөтэй зорчих, далаа дээгүүр нислэг хийх, загасчлах, усан доогуур кабель утас тавих болон хий дамжуулах хоолой барих, хиймэл арал болон бусад зам гүүр барьж байгуулах, шинжилгээ судалгаа явуулах эрхийг адил тэгш эдлэхээр заасан байдаг. За Казахстан болон Туркменстан, Азербайджан улсууд Каспийг далаа гэж үздэг. Далаа гэж үзэх юм бол эдгээр улсууд зам тээврийн болон Европ руу тавих хийн холон төслүүд урагшлах юм байгаа. Харин Оросын холбооны улс болон Иран улсууд Каспийг нуур гэж үздэг. За учир нь Касп нь битүү нуур бөгөөд ямар ч далаатай холбоо байхгүй гэж үздэг учир байгаамаа. Гэсэн хэдиж дэлхийн сурах бичгүүдээр далаа гэсэн байдаг. За монголчууд маань ч гэсэн Каспийн далаа гэд нэрлээд сурчсан байдаг. За далайн шинж тэмдэг бүгд байдаг. Их өндөр давлгаатай. За ус нь их давстай гэх мэтчлэн хэрвээ Казахстан улс нарийн цагиргын төмөр замыг Актау боомд хүртэл тавьчих бол Актаугаас Азербайджаны Баку хүртэл төмөр замын гүүр байгуулах бас төсөл байгаа. За улмаар Гүрж, Турк гэд Европ холбоог холбох төсөл юм. Хэрвээ энэ төсөл хэрэгжих юм бол Казахстан улс нь Евразийн холбосон одоо тээврийн цөм болох бөгөөд Нью-Йорк, Лондон одоо Сингапур шиг худалдаа арилжааны хөрөнгийн бирж ажилуулж ихэхэн ашиг олох боломжтой байдаг. За үүнийг Оросын холбооны улс яасан ч хүлээмжшөөрөхгүй байгаа. За Казахстан Евразийн эдийн засгийн холбоо гэхээсээ илүүтэй Евразийн торгон замын эдийн засгийн бүсийг илүүтэй дэмжиж ажиллаж байгаа гэж харагдахаар байгаа. За хамгийн сүүлийн Астанагийн Евразийн эдийн засгийн уулзалтанд Оросын холбооны улсын санал болгосон нэгдсэн мэдээллийн сүлжээтэй болё гэсэн Казахстаны хэвлэл мэдээллийнхэнд тун таалагдаагүй бөгөөд Оросын холбооны улс нь өөрийн бодлогыг Казахстаны ард түмэнд цаашдаа тулгах эхний алхам байна гэж үзэж байгаа. За мөн Оросын холбооны улсын санал болгосон нэгдсэн мөнгөнд тэмдэгтэй болё гэдгийг мөн хүлээн зөвшөөрөхгүй байгаа.
За Оросын рубль сүүлийн 5 жилийн турш тун тогтворгүй байгааг та бүхэн сайн мэдж байгаа. За ханш нь 2014 онтой харьцуулах юм бол 2 дахин унсан байгаа. За мөн Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд хоорондоо хийх худалдааг рублээр хийх санаачлагыг одоо мөн Орос улбооны улс тавьсан. Үүнийг бас дэмжихгүй нь илэрхий байгаа. Ер нь Орос улбооны улстай Шанхай хамтын ажиллагааны байгууллагт болон одоо Евразийн эдийн засгийн холбоонд хамт байдагч Орос улбооны улсын гадаад бодлогын зарим асуудалд нухацтай хандаж дэмжихгүй байгаа. За жишээ нь 2008 оны гүржийн асуудал, Украины Кримийн асуудал, за Украины зүүн бүсийн Донецкийн асуудал, Сирийн цэргийн ажиллагаа гэдэг олон асуудалд Орос улбооны улсыг дэмжихгүй. За манай улс ч гэсэн Украины асуудлыг дэмжээгүй байдаг. Мөн Казахстан сүүлийн жилүүдэд Америкийн эцэг улс болон НАТО, Европ холбоотой нэгт хамтран ажиллах болсон ихээхэн Орос улбооны улсыг эмзэглүүлээд байгаа. За ерөнхийлөгч Назарбаев 2018 оны 1-р сард Америкийн эцэг улсад дээд хэмжээний айлчлал хийж одоо ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж олон гэрээ хэлцэлд гарын үсэг зурж 7.5 тэрбум Америк долларын хөрөнгө оруулалтыг Америкийн эцэг улсаас авахар болсон байдаг. За хамгийн гол хийгдсэн гэрээ хэлцэл нь Казахстан улсын Каспийн далайн эргийн 2 бонд болох Актау болон Курик бонд хотуудад Америкийн эцэг улсын цэргийн дамжин өнгөрөх бааз бий болгохоор болж улмаар Казахстаны Сенат сойрхон баталсан явдал байгаа. За мөн Казахстан улс нь Америкийн эцэг улсын иргэдэд визгүй болгож байгаагаа тэр үеэрээ бас мэдгдсэн байдаг. Мөн Казахстан улс нь НАТОтой хамтран инхийн үүс хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд Степной Орел гэх цэргийн сургуультыг жил болгон хамтран хийсээр байгаа. За Казахстан улс нь Орос улбооны улстай хамт аюулгүй байдлын гэрээний байгууллага хамттай байдаг. Мөн Шанхай хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орон байж Орос улбооны улсын гол улс төрийн өрсөлдөгч Америкийн эцэг улс болон НАТОгийн цэргийн блоктой хамтран ажиллаж байгаа нь Казахстаны ерөнхийлөгч Назарбаевын явуулж байгаа тэнцвэржүүлэх бодлого гэж хэлж болох юм байна. Зөвхөн цэрэг улс төрийн хүрээлэнд төдийгүй Казахстанд орж байгаа хөрөнгө оруулалтыг нэг талыг барьсан биш, ижил тэнцүү балансыг барих бодлого хэрэгжүүлсэн. За энэ Казахстаны бас явуулсан зөв бодлого гэж хэлж болох юм байна. Ямар ч улс одоо хөлийн чандад байгаа өөрийн хөрөнгө оруулагчтай тухайн улс оронд дайн байлдааны нөхцөл үүсэх юм бол хамгаалах үүрэгтэй. За иймд Казахстан энэхүү явуулж байгаа бодлого нь бас өөрийгөө нэг хэлбэрээр хамгаалах арга барил байж байх боломжтой юм байна. За Америкийн эцэг улс болон баруун нэг компаниуд Казахстанд олноороо ажиллаж байгаа. За үүнд Америкийн эцэг улсын ExxonMobil, Chevron, за Английн British Petroleum, Францын Areva зэрэг компаниудыг нэрлэж болох юм байна. За Areva компани Монголд ураны чиглэлээр олон жил ажиллаж байгаад гарсан байдаг. За дэлхийд цөмийн эрчим хүчний захиргаан станц болон түүний түүхийд болох ураныг боловсруулж чаддаг тэргүүлэх 3 улс байдаг. За үүнд Орос улбооны улс, Америкийн эцэг улс болон Франц улс багтдаг. Харин ураны нөөцөөрөө Монгол болон Казахстан зэрэг улсууд дэлхийд тэргүүлдэг юм. За иймд Орос улбооны улсын хамгийн ойрын стратегийн турш Казахстанаас Франц улс уран олборлож байгаа нь Орос улбооны улсад тун таалагддаггүй. Гисэн хэдий ч өдий болтол ажиллаж одоо Казахстаны төсөвт багагүй мөнгө хоримтлуулж өгч байгаамаа. За Монгол улс Францын Areva компани лицензийг цуцгаснаар олон улсын арбитрийн шүүхэд дуудагдсан бөгөөд манай улс 100 сая Америк доллар нөхөн төлбөрт өгч байсан цаг саяхан. За мөн Казахстан улсын ерөнхийлөгч Назарбаев 2017 онд зарлиг гаргаж 2025 он гэхэд Казахстан улс латин үсэгт хэрэглэхээр болсон байгаа. За өмнө нь Казахстан 1936 он хүртэл латин үсэг хэрэглэдэг байж байгаад улмаар кирилл үсэг рүү шилжсэн байдаг. Үүнд Орос улбооны улс бас их эмзгээр хүлээж авч байгаа. За мөн Назарбаевын зарилгын дагуу засгийн газрын хуралдаан болон парламентын хилцүүлэг казак хэл дээр явуулдаг байхаар болсон байдаг. За дараагийн авч үзэх улс бол Узбекистан улс юм байгаа. За Узбекистан улс нь Дундад Азитай хамгийн их ухаантай бөгөөд Зүйл толгойд улсын үеэс хамгийн дуулуургүй улс гэж тооцогддог байсан. За хуучин Зүйл толгойд улсын бүрэлдэхүүнд байсан Төв Азийн улсуудаас хамгийн их ухаантай улс юм байгаа. За Узбекистан улсын хүн ам 35 сая бол Кыргызстан 6 сая, Туркменстан 6 сая, за Тажикстан 9 сая хүн амтай. За Дундад Азийн төв хэсэгт Узбекистан, Кыргызстан, Тажикстан улсуудын нутгаар дамнан байрлах одоо жижигхэн газар байдаг. Энэ бус нутгийн бүхэл хорцмол асуудлыг өөртөө шингээсэн хизээл бол хизээ гал мэд дүрлцэж асаж мэдэх одоо хүн амын нэгтрлаараа дэлхийд дээгүүрт ордог энэхүү жижигхэн газрыг Ферганы хөндөй гэж нэрлэдэг. За энэ газарт Орос улбооны улсын болон хөрш зэрэгэлдэх орнууд анхаарлаа байнга хандуулж ирсэн байдаг. За энэ нутагт олон үндэстэн ястан аж төрж улмаар газар нутгийн үндэстэн хоорондын усны болон газрын гэх мэт бүхэл хурц асуудал дагуулсан байдаг.
За бүхий л талаасаа өндөр уусаар хүрээлэгдсэн энэхүү хөндийн урт нь 300 км, өргөн нь 150 км боловч Ферганы хөндийгээр хэлэлдэг Узбекистан, Кыргызстан, Тажикстан улсуудын эдийн засагт ихээхэн нөлөөтэй газар байдаг бөгөөд хөндийн дээдлэх газар нь Узбекистаны газар нутаг гэж тооцогддог. За энэхүү газрыг бас хизээч дэлбэрч болох торхтой дарь гэж хэлж болох юм байгаа. За учрыг нь та бүхэндээ жаахан тайлбарлавал илүү ойлгомжтой болох байхаа. За зөвлөлт холбоот улсын үеэс энэхүү газрын цаг уурын таата нөхцөл болон байгалийн өрмөц тогтоц. Энэхүү нутгаар урсан өнгөрдөг Синдрия гэх өргөн гол мөрөн болон оршин суугчдын олон зуун жил амьдарч ирсэн уламжлалыг харгалзан. Энэхүү газрын Киргизийн ууларх газраар урсдаг голыг боож, усан сан бий болгож, усан цахилгаан станц барьж, нам байрлах хөндийг ус болон цахилгаанаар хангаж, хүн тариалах болсон байдаг. За Узбекистан, Тажикстан улсууд зөвлөлт холбоот улсын бүс барааны хэрэгцээг хангадаг эдийн засгийн бие даасан, бие биенээс хамааралтай системийг бий болгосон байдаг. За Киргизээс нийлүүлсэн цахилгаан болон усны төлбөрт Узбекистан болон Тажикстан байгалийн хий шатах туслах материал, нүүрс, шатахуун зэргийг Киргизд нийлүүлдэг байсан. Харин зөвлөлт холбоот улс 1991 он задрахад энэхүү систем үгүй болж бүх улсууд зах зээл чилжиж хүнд хэцүү цаг үе ирсэн байдаг. За түүнээс хойш Узбекистан, Тажикстан улсууд Киргизд нийлүүлдэг байсан байгалийн хий, нүүрс, шатахуун зэргийг зах зээлийн үнээр нийлүүлэх болж Киргиз улс хүнд байдалд орсон байдаг. За мөнгөгүй болон нийлүүлэлт мууцснаар Кыргызстан улс өвлийн өдрөлт өөрийн оршин суугчтай цахилгаан болон дулаанаар хангах зорилгоор усан цахилгаан станцыг бүрэн хэмжээнд ажилуулдаг байсан бөгөөд ингийн тулд усан сангийн усыг ихээр нээж байж цахилгааны хэрэгцээг хангадаг болсон. За үүнээс үүдэлтэйгээр доош ихээр урсах болсон голын ус нь Узбекистан болон Тажикстаны газрыг үер давтуулж газар тариаланчдад их хохирол амсуулдаг болсон байдаг. За мөн Киргиз өөрийн усны нөөц болон хэрэгцээг хангахын тулд зуны эд халуун улиралд усан сангийн усыг боомлж бага хэмжээгээр гадагшлуулдаг байсан тул Узбекийн болон Тажикийн газар тариаланчдад ихээхэн хохирол амсдаг болсон байдаг. За энэ цаашдаа усны төлөөх дайн болж болох бөгөөд бус нутгийн хамгийн ихээр тулгамдаад байгаа хурцтмал асуудлын нэг юм байнамаа. За мөн Кыргызстан улсын дээрх усан сангийн арчилгаа болон дээд бүтцэд жил болгон 20-27 сая доллар зарцуулдаг бөгөөд усан сангийн өр өгөөжөр ашиг хүртдэг Узбекистан болон Тажикстаныг мөнгө гаргаж хувааж зардлыг төлж байхыг шаардсаар байсан. За үүнийг Узбекистан эрсдэл цаадаг бөгөөд харин Тажикстан өөрийн нутгаар дайран өнгөрч буй гол дээр бас ижил төстэй усан сан болон усан цахилгаан станц бий болгохоор зориод байгаа. За энэ асуудлыг улам хустгаж өгöd байгаа юм аа. За учир нь дахин усан сан бий болгож усан цахилгаан станц ашиглалтанд оруулбал бус нутгийн экосистем бүрэн үгүй болж Ферганы өндөгөөр урсдаг гол бүр татрахад хүрнэ гэж Узбекистаны тал үзэж байгаа. За яг ийм асуудал Монгол улсад ч бас тохиолдоод байгаа. Ер нь манай эгийн усан цахилгаан станцын төслийг Оросын холбооны улс зогсоогоод байгаа гэдгийг та бүхэн сайн мэднэ. За эгийн усан цахилгаан станц ашиглалтанд орох юм бол Монгол улс Оросын холбооны улсаас эрчим хүчний хамааралгүй болох бөгөөд Монгол улсын одоо үндэсний аюулгүй байдлын зүгээс ч гэсэн их томоохон ач холбогдолтой ажил болох юм байгаа. Олон сая Америк долларын одоо хөрөнгө мөнгө зарцуулж судалгаа шинжилгээ хийгдэж техник эдийн засгийн үндэслэл нь гарч одоо дөнгөж хөрөнгө босох ажлаа эхлүүлэхийн өмнөхөн Оросын холбооны улс хориг тавьж Монгол улсыг одоо өчнөн олон жилийн одоо нөр хөдөлмөрийг үгүй хийж өчнөн олон сая долларын одоо хөрөнгө оруулалтыг үгүй хийсэн ийм шийдвэр нэг улсын шийдвэрээр ингээ үгүй болсон байдаг. За манай Монгол улсын ерөнхийлөгч Батулга ерөнхийлөгчийн ажлаа авснаас хойш хэд удаа Оросын холбооны улсын ерөнхийлөгчтэй уулзсан санагдаж байна. За Оросын холбооны улс жил бүхэн болдог алс дорны эдийн засгийн чуулга уулзалтан дээр уулзж байгаа харагдсан. За мөн Азербайджаанд болсон бүхий дэлхийн аваргын тэмцээн дээр одоо ерөнхийлөгч Путин Азербайджааны ерөнхийлөгч Алиев нартай хамт тэмцээн үзэж байгаа харагдсан. За мөн Болгарт улс нэгэн тэмцээнийг бас үзэж байгааг би бас телевизээр харж байсан. Гэх мэтчлэн одоо альбан болон альбан бус олон уулзалтууд Оросын холбооны улсын ерөнхийлөгчтэй одоо манай Батулга ерөнхийлөгч маань хийгдэж байгаа. Энэ үеэрээ энэхүү асуудлыг яагаад хөндөнд тавьдаг юм бол яагаад энэ асуудлыг шийдвэрлэхийг бас боддог юм бол нэг бол энэ талаар яриад ямар ч нэмэр байдаг юм уу? Энэхүү асуудал бол яалтчгүй Монгол улсын одоо тулгамдаад байгаа асуудлуудын нэг байгаа. Энийг Монгол улсын ерөнхийлөгч ямар ч гэсэн өөрийнхөө одоо яг бүрэн эрхийнхээ хугацаанд энэ асуудлыг бас шийдвэрлэх Оросын холбооны улсад харилцаа бас гайгүй үний үед энийг бас шийдвэрлэхвэл өөрөө бол Монгол улсын түүхэнд бас нэрээ өнгөлөд үлдэх юм ерөнхийлөгч болж чадах юм байнамаа. За халуураад явчлаа цааш нь үргэлжлүүлье. За энэхүү Ферганы хөндийгээр 3 улсыг дамжин урсдаг Синдрия мөрөнгийн үр шимийг хүртэж байдаг улс орнууд хүн ам усгийн зэрэгцээ усны гачигдал бий болж улмаар хүнсний хомсдол болон иргэдийн газар тариалан
аж ахуйд нөлөөлж эхэлж байгаа нь асуудлыг улам хурцдгаж байгаа. Дээр нь Ферганы хүндийд хизээнээс нэгнтэйгээ харьцаа муутай олон үндэстэн оршин суудаг нь асуудал гарвал намжих аргагүй байдал үүсэх аюул дагуулдаг. За өмнө нь энэхүү нутагт 1998 онд Узбек болон Тажик Турк үндэстнүүдийн хооронд олон хоног үргэлжилсэн үе мэндэгдэж 200 гаруй хүн ам өргөдөж 800 орчим байр байшин шатаж улмаар онцгой байдал тогтоож цэргийн хүч оруулж байж зогсоосон байдаг. За тухайн үеийн зүйлд холбоотой улсын удирдлагыг ам эрсдсэн хүмүүсийн тоог нуусан гэж үздэг. Үнэн хэрэгтээ ам өргөдсөн иргэдийн тоо хэдэн зуун мянга байсан гэдэг. За хамгийн сүүлдлэхэд 2010 онд Ферганы хүндийн Киргизийн талд амьдардаг Узбек үндэстнүүдийг киргизүүд дайрч амьдарч байсан байшин орон гэр аж ахуйг галдан шатааж 180 гаруй Узбек иргэд ам өргөдөж 14,000 гаруй Узбек иргэд Кыргызстанаас дөрвсөн байдаг. Энэ мэдчлэн энэхүү Ферганы хүндий бол хизээ асч дэлбэрч болох дарьтаа торох юм байгаа. За энэхүү Ферганы хүндийн асуудлаас болж эдгээр улс орнууд аль болохоор Оросын холбооны улстай харьцаагаа хэвийн байлгаж нэг бол бүр сайжруулахыг хичээх оролдлого байдаг. За ямар нэгэн асуудал гарвал Оросын холбооны улсаас улс төр санхүү зэр зэвсэг гих мэтчлэн дэмжүүлэхийг хүсдэг. За энэ Оросын холбооны улс нь энэхүү бус нутагт арбитрийн үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ гео улс төрийн дагуу ирэх Оросын холбооны улсад энэхүү газар олгодог юм байгаа. За энэ бус нутагт бас Хятадыг одоо үнэхээр их санаа зовоодог бөгөөд хэрвээ өөмэн гэдвэл Хятадын баруун хэсгээр одоо Киргиз, Уйгур, Узбек, Тажик зэрэг үндэстэн ястан амьдардаг тул Төв Аз тэр чигээрээ гал давалцсан. Улмаар Хятадын бодлогын эсрэг өөмэн болж хувирах магадaltaй гэж үздэг. За ийм учраас Хятад улс үндэсний аюулгүй байдлын үүднээс хурц зэргэлдэх улсуудтай зайлшгүй нэгт хамтран ажиллах шаардлага урган гарсан бөгөөд Шанхай 5 гэсэн байгуулах нэгэн нөхцөл болсон байдаг. За энэ талаар бид эхний дугаартаа бас дурдж байсан. Дахин товч та бүхэндээ хэлье. За зөвлөлт холбоотой улс задарсны дараагаар Оросын холбооны улс нь шинээр цэргийн блок бий болгохоор зорж ирсэн бөгөөд хуучин зөвлөлт холбоотой улсын бүрэлдэхүүнд байсан улс орнуудыг шинээр бий болгох блокт оруулахаар төлөвлөж ирсэн байдаг. За мөн зөвлөлт холбоотой улс задарсны дараагаас эхлэн Хятад улс Оросын холбооны улсад хил дагуух цэргийн хүчээ харилцан багасгах болон газрын маргаантай үтсэн асуудлуудаа шийдвэрлэхийг удаа дараа хүссэн байсан. Мөн зөвлөлт холбоотой улсаас тасран гарсан эрхчлөлт болсон станы улсуудад ихээхэн хэмжээний зэр зэвсэг өвлөгдөн үлдсэн тул Хятадын бас нэгэн санаа зовох асуудал урган гарсан байдаг. Эдгээр станы улс орнууд Хятадын баруун хэсгээр амьдардаг Уйгур үндэстэнтэй шашныг тул Хятадаас салан тусгаарлагчдад зэр зэвсэг нийлүүлэх болон Хятадын засгийн газрын бодлогыг эсэргүүцэх хөдөлгөөнийг урайлан дэмжих бий болох зэрэгээс ихээхэн болгоомжилж ирсэн байдаг. За Хятад улс Оросын холбооны улстай болон станы улсуудтай дээрх асуудлаар удаа дараа уулзсны эцэст Оросын холбооны улс болон Хятадын ашиг сонирхлын цэг нэгдэж 1996 онд Оросын холбооны улс Хятадтай хил залгаа Казахстан, Кыргызстан, Тажикстан зэрэг 5 улс нийлэн Шанхай 5 гэсэн байгууллагыг байгуулсан бөгөөд гол зорилго нь батлан хамгаалахын чиглэлээр харилцан хамтран ажиллах, итгэлцлийг бэхжүүлэх, хил орчмын цэргийн хүчээ хамтран багасгах, хар тамхи, терроризм, салан тусгаарлагчтай хамтран тэмцэх асуудал байгаа. За харин 2001 онд энэхүү байгууллагт Узбекистан улс нэгдснээр нэрээр шинжлэх шаардлага урган гарч Шанхай хамтын ажиллагааны байгуул болсон байдаг. За энэхүү мэдээллээр энэ удаагийнхаа нэвтрүүлгээ үгээр жаргая. Эх 7 хоногт Дундад Азийн Туркменистан, Кыргызстан зэрэг улсад Оросын холбооны улсын явуулж байгаа гадаад бодлогын талаар та бүхэндээ давч мэдээлэл хүргэнэ. Today I want to update the world. Приветствую всех граждан нашей великой Родины. 坚持落实发展议程。 Гол асуудал нь геополитик болцоод байгааг анзаарахгүй байж болохгүй байна.